Сайхан өдөр энэ гоё одоо тогтчлттай хүн сууж яхад сэтгэл хөдлөм энэ сайхан орчинд ангийнхаа нөхдөөдтэй уулзахад их сэтгэл өндөр байна. Ангийнхаа хамт олонд энэ сайхан өдрийн мэндийг хүргээд та бүхнийхээ ажил амьдралд сайн сайхныг гисэн өрөөё. Бид бүхэн цөмөрөн эрүүл саруул байж урт удаан наслах болтугай. Гээд ангийнхаа дурсгалын дэвтрийг хараад та нарынхаа бичсэнийг уншиж суухад үнэхээр одоо бага насны минь сэтгэл хөдлөм үеуд харагдаж үнэхээр одоо бага болч ирнаас бидний одоо үерхэн цэнгэж ноцолдож хуугж явсан анги танхим багш хамт олон минь сэтгэлд бууж байна. Гоё ба шүү. Өнөөдөр ингээд одоо дал хүрсэн ийм нөхдүүд ингээд уулзаад цөмөрөн уулзалт ангийн уулзалтаа зохион байгуулнаа гэд ингээд байж байхад үнэхээр одоо жаргалтай санагдаж байна. Манай ангийнхан чинь үнэхээр гоё сайхан бичдэг. Бичсэн юм нь утга төгөлдөр ийм одоо нөхдүүд байжээ. Та нарын минь бичиг яасан сайхан юм ямар сайхан жигтэмч цаадаг байсан юм. Ангийн нөхдүүдийг ингээд хараад зураг хөргийг ингээд үзэж суухад үнэхээр миний бага нас яг одоо 18 насны үеийн хайр дурлал сэтгэл биенийг харж хоорч байсан үе маань ч гэсэн сэргэж бууж явах юм аа. Манай ангийн намсараач одоо их ус их гошин шог аястай яригдаг гошгондог ангийнхныгаа өөмөлдөг инээдж марзгандаг ийм хөөхд байлаа. Энэ битсэн зүйлэн дотор ч гэсэн л одоо харагдаж байна. Дурсамжийг харахад яг нөгөө л өөрийнхөө л нөгөө аялалдаг марзгандаг инээж хөхрүүлдэг тэр л байдал нь бас л буужээ. Маргаашийнхаа зорилгыг мэдэхгүй марзганан инээлдэж байсан маргаашийнхаа хичээл дээр яаж асуух тааш мэдэхгүй юу хоёр тавил хааш мэдэхгүй жаргалтай сайхан бужигнж явлаа шиг ингээд одоо биччихсэн байх юм да. Үнэхээр одоо нэг ийм л хөгжилтэй ийм л үе байлаа. Нөхөр саад илэг танд хурандагийн төглийн дэрэгдээс мэд And the horror we won't